энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодорхойлох болонгаар үргэлжлүүлэн та бүхэнд хүрч байна. За бид яг одоо нийгмийн даатгалын ерөнхий газраас за Капитал банк болон Чингис банкны нийгмийн даатгалын санд одоо үр төлбөр эсрэг талаар мэдээллийг та бүхэнд авч хүргэе. За сайн байна уу, та энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай үзэгчид юуны өмнө өргөд танилцуулахгүй. За намайг бодгирлээдэг нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн нууцсан хөрөнгө оруулалтын хэлтсийн дараагаар ажиллаж байна. За энэ хоёр банк маань ер нь нийт одоо хичнээн үр зээлтэй байгаа энэ үр төлбөрийн талаар мэдээлэл та хүргэж. За энэ хоёр банкны хувьд бол ерөнхийдөө 2016 оноос эхлээд төлбөрийн чадваргүй болж эхэлсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор бол 2019 онд бол Монгол банкнаас Капитал банкыг албатан татан буулгасан. За мөн Чингис хаан банкн дээр бол төлбөрийн чадваргүй гэж үзсэн байгаа. За энэ хоёр дээр болохоор нийтдээ $207.7 тэрбум төгрөгний одоо нийгмийн даатгалын сангийн мөнгө бол байршиж байсан. За Капитал банкны хувьд 104.2 тэрбум, Чингис хаан банкны хувьд болохоор 103.5 тэрбум төгрөгний үлдэгдэлтэй байсан. За энэ үр төлбөрийг ерөөхдөө бол энэ шийдвэр гарсан өдрөөс хойш бол тасралтгүй одоо жил болгон төлүүлээд явж байгаа. Тодорхой мөнгөн дүнгээр төлүүлээд явж байгаа. За мөн үр төлбөрийг барагдуулах чиглэлээр бол манай газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, улсын ерөнхий прокурорын газар, мөн албатай тэмцэх газартай бол хамтран ажиллаж байгаа. Үр төлбөрийг барагдуулах гэсэн дээр үр төлбөрийг ер нь мөнгөн дүнгээр хөрөнгөөр хэрхэн барагдуулт юм бэ? За өнөөдрийн байдлаар бол ерөөхдөө хоёр банкны нийт үр төлбөрөөс бол 59.6 тэрбум төгрөгийг бол мөнгөн хөрөнгөөр болон үл хөдлөх хөрөнгөөр барагдуулсан байна. За одоо үлдэгдэл нь 148.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. За энэ дээр бол Капитал банкн дээр 63.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл, Чингис хаан банкн дээр 84.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. За хөрөнгөний хувьд болохоор манайх энэ хоёр банкнаас нийтдээ 98 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бол хүлээж авсан. Энэний үнэлгээ нь бол 33 орчим тэрбум төгрөг байгаа. За худалдан борлуулах үйл ажиллагааны хувьд бол 62 үл хөдлөх хөрөнгийг борлуулчихсан. За үүнээсээ бол 12 тэрбум төгрөгийг бол нийгмийн даатгалын холбогдох санд бол төвлөрүүлээд ажилласан байгаа. За үлдэгдэл хөрөнгүүд дээр мөн одоо худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг бол зарласан. За энэ талаарх мэдээллийг бол нийгмийн даатгалын ерөнхий газрын пэйж хуудас болон одоо бусад сонин дээр бол Монголын мэдээ сонин дээр бол бас нийтэлсэн байгаа. Сонирхож байгаа иргэн хувь хүнд одоо аж ахуйн нэгж байгууллага байх юм бол манай ерөнхий газрын пэйж хуудаснаас бол мэдээллийг авах бүрэн боломжтой. Дахин ийм зүйл гарах уу? За үүн дээр хэрхэн хяналт шалгалт хийж ажиллах вэ? За энэ асуудлаас ерөөдөө сэргийлээд нийгмийн даатгалын багц зүйлийн шинжилсэн найруулгад бол нэлээдгүй олон өөрчлөлтүүд орсон байгаа. За тухайлах юм бол одоо нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг бол зөвхөн системийн нөлөө бүхий арилжааны банкнд байршуулна. За мөн энэ үйл ажиллагаанд хяналт тавихаар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд олон нийтийн хяналтын зөвлөл болон мэргэжлийн хороо мөн одоо байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр одоо энэ хоёр орон тооны бас хороод маань бол ингээ хяналтаа тавина. За мөн үйл ажиллагаанд нь бол байнгын хяналттай явж байгаа. Нээлттэй худалдааны талаар бас мэдээлэл хүргэж. За ерөөдөө одоо хүлээж авсан үйл хөдлөх хөрөнгүүдээ бол одоо худалдан борлуулахаар бол нээлттэй дуудлагын худалдааг бол манай байгууллагаас ер нь зарлаад явдаг. За энэ удаа дээр ерөөдөө 20 үйл хөдлөх хөрөнгийг бол худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдаагаа зарлаад байгаа. Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа, ажил амжилт хүсье. Баярлалаа, танаас ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ тодорхойлох бол энэ хүрээд өндөрлөж байна. Үргэлжлүүлэн та бүхэн энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч ирсэн үү?